За юу яцхан та манайхан өнөөдөр мэдлэгээрээ таатай Rick Morty 2-ын 9-р бүлгийн 2-р хэсгийг ярьж өгөхөд бэлэн боллоо. Тийм болохоор уламжлал ёсороо лайк, subscribe дарахаа мартаагүй үсттэй. Манайхан. Энэ дугаарыг хамтрагч байгууллагаар Ice Mark тэмж оролцож байна. Тэгэхээр яг одоо миний гарт энэ зууны цоошин трендлүүд байгаа Double D зармаг байна. Double D зармаг нь одоо Passion Fruit Strawberry болон Melon Mango гэсэн хоёр төрөлтэй бөгөөд нэг хацаад хоёр өөр амтыг зэрэг мэдрэх боломжтой нь надад үнэхээр их сонирхолтой санагдлаа. Тэгэхээр хэдүүлээ киногоо эхлэхээс өмнө Double D зармагаа эдингээ дабл мэдрэмжтэй үзцгээе. Та хэдэд аль төрөл нь таалагдаж байна? Би лав Melon Mango төрөлд илүү дуртай болохоор энийг сонголоо. Зармагаа эдэд кинонд орцгоё. Double taste, double boost. Хоёр амт хоёр дахин boost. Double D. You know the plan. You know the plan. Ийхүү цувралын 6 дугаар анги эхлэхэд Rick Morty Summer 3 өөр гариг дээр ресторанд хооллоо сууж байв. Хооллооч гэж дээ. Rick ганцаараа идээд гэх юм уу та. За тэгтэл Rick хоол идэж байх үеэр хитрхи их пиа уусан болохоор нэх удаачгүй муудаад тавсарч унахын даван дээр ирж байгаамаа. Түүний дараа Rick гизээ агартл идсэн болохоор харихаас өмнө шинэ хотоод гиз центр аванд болоод сүрхий портал хаалгана хэлээ. Гэхдээ тэгтэн манай өрч одоо өвөөгөө зад загнаад буцаагаад машин руу наваад явах гэж байх зур Rick портал руу яваад орохоор нь Summer дагж орон Morty машин дэлгүүрээ хагаад ард нь үлдэв. Энэ үед Rick буцаж толгоогоо порталоос гаргаж ирэнгүүтээ Morty дүрглээчтэй юугаа хийгээд орж ирэхгүй зогсоод байгаа юм бэ гэж загнаж байтал гинт портал хаагдаад Rick-ийн толгой нь тасраад үлдчихлээ. Базарман гэж. Гэхдээ тэгсэн чи Rick-ийн толгой нь ерөөсөө үгтгүү Morty-тай яриад идэг ба өөрийгөө баг cyborg болтол нь өөрчлөөд хувиргасан болохоор амьд үлдчихв. Дараагийн хэсэг эхлэхэд Rick-ийн хүзүүнээс доошх биетэй хотын нөгөө талд үлдсэн Summer паниктад байж байтал толгойгүй болсон Rick-ийн бие нь өөрийгөө устгад оруулна энэ төр болсноо цөмийн бөмбөг дэлбэлэх юм боллоо шүү. Тэр үед нь Summer gas Morty руу залангуудаа Rick-ийн толгойтой ярилцаж хэрхэн өөрийгөө устгах тохиргоог нь зогсоохыг олж мэдснээр аврагдав. Ёо нэрэ. Түүний дараа Summer Morty 2 өвөөгийнхөө толгой биеийг авч яваад Save хэмээх Rick-ийн найзынхны газарт уулзахар боллоо. Гэсэн чи яг тэр үеэр нь Summer-ыг гудамжийн нөгөө талаас баахан хари гаригийн хүмүүс нь харангуйтаа Rick-ийн биеийг хулгайлах гэж дайраад бөө юм болов. Учир нь энэ хари гариг дээр хүмүүс өөрсдийнхөө биеийн эд эрхтэнгүүдийг роботын ангиар сойж болдог юм уу да хаашийн. Тэнхүү Summer өвөөгийнхөө биеийг роботын нинжа нарт алдахгүй алдцаж байх зуур Morty Rick-ийн толгойг өрсөөр эмнэлэгт ирсэн сууж байла. Гэхдээ тэгсэн яах гэж ирсэн бэ гэтэл Rick-ийн толгой Morty-гийн толгойг тастаж яваад өөрийгөө оронд нь мэс заслын аргаар суулгуулах гэж хичрээд идэг наасан. Гэ бүр нэг цаанаасаа нэг тийм чөтгөрлөг те. Үүнийг мэдэнгүүтээ Morty ч Rick-ийг юу хуцаад байгаа энэ төр гэж зазагнаж байтал нөгөө юм чинь баахан харуул дуудаад манай хоёрыг барьж явах юм боллоо. Гэ тэгтэн Morty шууд Rick-ийн толгойг аван зугатааж бүр такси хүртэл хулгаж явахад манай хоёрын араас нь бөөн цагдаа нар хөөж эхэллээ шүү. Харин нөгөө талд Summer өвөөгийнхөө биеийг чирсээр нөгөө Seb гээд найз дээр нэрэхэд Seb Rick-ийн биеийн дээр нэг төхөөрөмж суулгангуудаа сэрээчүүл яах вэ? Гэ тэгтэл Rick-ийн биеийг босож ирснээр Summer Seb энтертэй яриад идэг ба. Гэ ямар заваарсан юм болоод байгаа юм те. Түүний дараа Summer Rick-ийн бие хоёр айгүй томоотой Seb-ийг эргэж ирэхийг хүлээгээд өгч байтал Seb Rick-ийн биеийг цааш нь худалдаагаар ярьсан байдаг ба биеийг нь авах гэсэн хүмүүс хурч ирээд бөөн алдсан болж гарав. Энэ үед Rick-ийн бие шууд өөрийгөө хамгааж тулцаар метро өнтөрт сууж бас л бөөн адал явдал болж байж нисэх бодол дээр ирэв. Нөгөө талд Morty Rick-ийн толгой хоёр бөөн цагдаа нартай буудалцаж кино цаашаа юм болдог бөгөөд эцэстээ Rick-ийн толгой компьютерт холбогдонгуудаа цагдаагийн газрыг хакертаад өөрсдөө гимгүү болгоод ажиллаа шүү. Нэрэ. За үүний дараа Morty Rick хоёрын толгой Summer руу явахдаа онгоцоор нисэж мисээд тэгтээ бүр амар кино өнтер үзсэн нэгдүгээр зэрэглэлээр явж интэр. Ёо. Тэгсэр удалгүй Rick-ийн толгой Rick-ийн бие хоёр нисэх буудал дээр иргэн уулзахдаа эхэндээ айгүй гоё бие биен рүүгээ гүйж байсан араас нь шууд алцаад эхлүүл яах вэ? Яах гээд байдаг хоёр шаар вэ энэ ч одоо. Хүүхдүүд зовоогоод бүр нэрээ нурууг нь авчих юм аа. За ингээд энэ хоёр алцаад эхлэвэ гэсэн чинь ахаад нэг нэгнтэйгээ холбогдохгүй гээд байгаамаа. Тэгж алцаж байсан нь хоёул алга болчих. Ийхүү дараагийн хэсэг эхлэхэд Summer Morty 2 Rick-ийн сансрын машиныг авчирангуудаа Rick-ийн толгойг хайж уцаар залгаж үзлээ. Удалгүй Rick-ийн толгой уцаа авахт нь Morty хэлж байгаа. Rick чи хаагур юу хийгээд дэмий тэнэд яваад байгаа юм бэ? Та хоёр одоо хүртэл бие
бие биенийг алах гэд оролдоод байгаа мó гэхэд Рикийн толгой нь одоо зүгээр Морти. Би чамтай гэртээ уулзнаа. Гэхдээ эхлээд би шинэ биетэй болох хэрэгтэй байна. Миний хуучин бие бид хоёр одоо заавал тэгж алдах хэрэг байхгүй. Одоо бид хоёр тус тусынхаа замыг хөөн гэж мэгэд бүр солиорч өгөв. Ийхүү Рикийн толгой уцаа таслангуудаа энэ гариг дээр байдаг бас өөр нэгэн эмэгтэй танил дээр очин шинэ бие хийх гэж байтал араас нь Рикийн бие гараад ирв. Тэгтэл яасан гэж Рикийн бие толгойноосоо дөрүүлж ирэнгүүтээ нөгөө найзтай нь бүр аль хэдийн барилдаан энэ хийгээд амтсан байдаг ба Рикийн толгойч үнийг мэдэнгүүтээ бөөн уурулж энэ хоёр дахиад л алдсаж эхэлж байгаа маа. Ингээд ангийн төгсгөл болоход Рикийн толгой бие хоёр яг бие биенийгээ алж хаях гэж бөөн тулаан босон ч эцэстээ эвлэрэн учир зүг боллоо. Араас нь Рикийн толгой бие хоёр нэг газар руу орон нилээд утасны дараа Рик эргээд бүтэн болоод гараад ирлээ шүү. Гэхдээ Рикийн толгой биетэйг нэгтгэхийн тулд нэг зүйл хийж өгсөн бөгөөд тэр нь 2 дугаар сувгийн үнэн балиар бузартай зүйл учраас өөртөө олоод мэдчихээрээ. Манайхыг хүүхдүүд ихээр үздэг болохоор хилээд дэмий хаа л та. Ингээд ангийн төгсгөл болоход Рик харингуудаа одоос эхлээд бие байн анхаарч ирүүл байна энэ гэсэн Морти Самар хоёрыг хар өглөг үрчирч харангуудаа авч гүүж мүгээд бүр глоуап хийгэр шийдсэн байлаа шүү. Үгүй нэрэ. Энэ харигчин би одоо сэгэл авлаа юу? Үүний араас цувралын 7 дугаарыг гарч эхлэхэд классик Рик Морти хоёрын адал явдал гарч эхлэв. Рик Морти хоёр нэгэн харь гариг дээр ирмэгцээ ойн дундах том модны давирхайг аврахын тулд хутгаар завшаа зогсож байтал өнөө мод нь амтаа болж таарангуудаа манай хоёрыг бариад авлаа. Тэнгүүтээ өнөө амтаа мод чинь Рик Морти хоёрт муу сайн сансрын аялагчид та нар шиг юмнууд эхлээд өөрсдөө гаригийг цөмөлчөд дараа нь дайны дэлхийгээр нэг өвчин тархаадаг гэж хэлэнгүүтээ манай хоёрыг доошогоо үндэс рүүгөө сороод авчваа. Модны үндэс рүү явсан ормогцоо Рик Морти хоёр ч одоо амьдралын хамгийн доод хэлбэр болох нэг студ болон хувирдаг бөгөөд одоо тэгээд карма юм да. Ингээд дараагийн хэсэг хэлэхэд нэг столж хувирсан Рик Морти хоёрч бусад биологийн доод төрөл рүү хувьсан сансрын аялагчтай уулзрав. Манай хоёрыг залгисан амтай мод бүх амьтдын ДНХ-г уншиж биологийн хувьсгалыг олж мэдэнгүүтээ хамгийн ихний төрөл рүү хувиргадаг юм уу да хаашаа. Дээрээс нь Рик Морти хоёр модны үндэс дотор байхдаа үхэж чадахгүйгээ олж мэддэг ба үхэх юм бол эргээд нэг ст болон дахин төрдөг гэжээ. Үгүй ямар гिचэн балан амир яваад орчдөг юм те. Үүний араас нэг ст болсон манай хоёрч одоо бусад нэг стүүдийг алж хятан залгиж байгаад хуаагдал орж дээшээгээ загас чарайхан энтер болж хувьсж өөрчлөгдвөө. За яж байгаа. Энд чи бараг одоо хүн төрөлхтний түүх явах гээд байна уу яах гэж байна. Загас усныхаа дараа Рик Морти хоёр шууд алаагаас гарan хоёр нутагтан болж хувираад дөнгөж уснаас гарч ирээд явж байтал Морти тэр дор өвчлээ хөөрх юм. Учир нь Мортигийн хувьслан дутуу явагдаад уушиг нь хөгжөөгүй байсан бөгөөд Рик ч одоо Мортиг хөнгүүд нь дагаж өгөхөд эргээд нэг столж хувирлаа. Тиймхүү ахин манай хоёр хувьсж өөрчлөгдөхдөө энэ удаа шууд Аз болон хувьсдаг ба тэгтээ ахаад л Мортигоос олж өгөхөд нэг ст рүү буцан очив. Үүний дараа Рик Морти хоёр шуу болж хувираад нисэхдээ модны үнцийг сайтар судалж хэрхэн буцан дээш гарах аргаа хайж гарлаа шүү. Гэсэн ч энэ үеэр Морти амтай модны үндсэнд байруулад дүгчдэг ба манай хоёр дахин дөрмөгцөө шууд сармөгчингийн төрөл рүү хувьсаж очив. Бараг биологийн хичээл юм уу да хаашийн. Сармөгчин болмогцоо Рик пост горилууд дээр очсны дараагаар шууд алж хидаад эхэлдэг ба сүргийн хамгийн томуудыг нь алангуудаа өөрөө сүргийн ахлагч болчихв. Харин Морти болохоор энэ тулааны дундуур ахаад л өвчтөг бөгөөд эргэн нэг ст болмогцоо дахин тулдахгүй хаар шидэж зүгээр л урсгалаараа амьдрахаар шийдлээ. Гэ бараг хувь давилангаа хүлээн зөвшөөрчихгүй яав. Ийхүү Морти их болсон 6 зүйл хамаг амьтны тусын тулд амьтны ам таслахгүй гэж шийдсэний дараагаар бусдтайгаа нийлэн зөгийн болцсон явж байлаа. Тэгсэн ч зүгээр мөрөөрөө явж байхад нь горил хурж ирээд хамаг ихэнхийг нь алаад ичдэг наасан. Тэр зур Рик маань горилүүдийн өдөртөгч болсны дараагаар баахан амьтдыг боолж авснаа амтай модны үндэс рүү авируулж үзлээ. Тэгэхэд нь амтай мод өөрлөө нь авирч гарсан бүх амьтдыг алахад Рик туршлаа зогсоодгүй улам их амьтдыг барьцаалж аван гар харгаа хайсаар л. Харин нөгөө талд Морти маань дотоод амар амгалангаа олцсон загаснуудаас авахуулаад өд хорхоо яст мэлхийн энэ төр болцсон явж байлаа шүү. Тэгэх үеэрээ Морти дахин үхэж амьдраад яваад байгаа нь утгагүй санагдаж эхэлдэг ба дараагийн удаа амтан болохгүй шууд ургамал болж үцгэр шийдэв. Эхлээд Морти зүгээр далайн замаг байснаа шууд хувьсан өөрчлөгдөж мод болон хувирдаг ба бодлого цэцэг навчс дэлбэлж мэлбэлээд жимс ногоо болж унж мунаад алж өглөө. Бараг үрчээд байгаа юм уу да хаашийн. Тэгсэр удалгүй Морти маань ургасаар амтай модны үнцийг даган ургаж дээшээ эргэн гараад ирвэл яах вэ? Бүр хайхтар. Тэр үеэрээ Морти амтай модтой ярилцсан ингэж гон. Агуу харгалзагч модоо би ойлгосон шүү. Миний зорилго бол яг тань шиг гариг болж хувирах гэж хэлээд дээд талын газрын өрс ямар амар амьд эмтэй уургалаг юм бэ хэмээн уулгаад дав. Тэр үед өнөө амтай мод чинь үндсэнтэй хорсон хоригдлууд нь өгөх үед тэр нь надад хоол тэжил өгдөг юм гэж хэлвэ. Араас нь Мортич би тантай хамт цуг ээж болох уу гэд эвээр асууж байх чинь нөгөө амтай мод чинь болохгүй гэж шууд алаад хайчив. Зэвүүн гарвэ. Ийхүү Морти өхөж буцаад нэг ст болохтой зэрэгцээд маш өндөр настай болсон Рик ч одоо Мортиг өгөхийг харангуйтаа дагаад өчтдөг наасан. Ингээд ангийн нөхцөл болоход Морти Рик хоёр эргэн уулзаж хэрхэн гарах аргаа ярилцаж гарваа. Үүний дараа Рик хүн төрхтэй болж хувирангуйтаа бусд бүх хоригдлуудыг дуудан ирүүлээд эндээс гарах цорын ганц арга бол хоорондоо алцгаа болж
амттай модыг өсгөж алах гэдгийг хэллээ. Учир нь өнөө мод чинь хоригдлууд нь хоорондоо алцаж нэг эст болох болгонд нь энергиэр нь холлоод байгаа шүү дээ. Ихэнхдээ амтд Рики хийсэнд баг зэрэг эргэлзэж байсан ч Морти мод болж гарч ирээд бус амттыг ятгав. Ийхүү амтд манай хоёртой хамтран ажиллахыг зөвшөөрмөгц Рик тэднийг нэгэн агуу дотор оруулж амтд нэг нэгнийгээ барьж идэх оронд Мортигоос ургасан үр жимсээр холлохоор боллоо шүү. Үүний дараа амтд ч одоо эвтэй болж эхлэмэгцээ. Манай амттай мод ч хоол тэжээлгүй болон өсөж өгөхтэй тулан араа орж доошоо үнцрүүгөө яваад ортол хинч байсангүй. Тэгэхээр н амттай мод ч одоо манай эдийн нуугцсан агууд явж очиод бүх амттайг нь алах гэж байсан ч Рикээр өдөрдүүлсэн амттай харин модны эсрэг тулдаж үнцээр нь шууд сууг татаад алж байгаа юм. Ийхүү амтд чөлөөтэй олмогц Рик Морти хоёр бусдыгаа нүдэ анжуу гэснээр агарын бөмбөлгөөр бусдыг хаяад явуул яах вэ? Тийм муухай наасан. Гэхдээ тэгээ тэрэнд нөгөө өдөн ч итгээд нүдэ ханиад байгаад байгаа юм да чаавас. Ингээд ангийн төгсгөл манай хоёр буцан гэртээ ирмэгцээ эргэн хүн төрхөндөө ордог ба бас л өөдгөө нөхтөөч. Гэхдээ энэ анги бас их сонирхолтой юм аа. Ингээд үүний араас 8 дугаар анги эхлэхэд хар өглөөр Рикман чихтэйхэн сайхан ааштай болж босч ирэнгүүтээ гараж руугаа ороод арх нэрээ зогсож байлаа шүү. Тэгэхдээ бүр гүмүн жаргалтай байгааг няана. Тэгж байтал Морти муудураач нь гайволж орж ирэнгүүтээ өвгийнхээ хамаг арх нэрдэг төхөөрөмж савнуудыг зүгээр нурааж унгаад шатаагаад дэлбэлээ таялаа. Одоо ч Рик далуулхан дээ. Тэнхүү Морти ч өвгөөсөө уучлах гэж эхлэхэд Рик хэлж байгаа юм. Морти, чи ер нь намайг өмнө жаргалтай байгааг харж байсан уу? Яагаад гэвэл чамтай цуг байхад би хизээч жаргалтай байдгүй маа. За хэмээн бүр граб гинтер гаргаж ирж байгаад Морти тарууллаа. Тэгтэн Морти, тэгвэл та яах гэж надтай хамт цуг байгаад байдаг юм бэ? Та зүгээр намайг гомдоох гэж ингэж хэлж байна. Гэд өөдөө гомдоод гүгөө төглөө хөрх юм. Яахлаараа одоо зай гарвал хэрэлдээ завсар гарвал зодтолдох гээд байдаг юм дээ энэ хоёр. Ингээд дараа хэсэг хэлэхэд Рик, Самар Жери хоёрыг дэлгүүрлүү. Шинэ нэрх тоног төхөөрөмж хийх шаардлагатай төхөөрөмжүүдийг авахулахаар явуулав. Араас нарыг ахаад л арх нэрх шаардлагатай жимсийг хайхад галактикийн бүр нөгөө цагаад байгааг нь олж мэдээд Мортиг өрөнд яван орлоо. Орж ирмэгцээ Рик ингэж байгаа. Морти, надад дахиж чам руу хизээч орилдгүй болгодог зүйлээвэл яах вэ гэснэ Мортигийн чих рүү паразит хийдэг наасан. Хайрах юм гэж. Рики Мортигийн чих рүү хийсэн паразит бол тээгч эзэндээ яаж ч өөрийг нь доромжиж алан талан гэж сүрдүүлж байсан тэрийг нь мэдрүүлдэггүй хүнийг өрөвч болгодог хорхоо ажээ. Тэгж нөгөө паразита Морти суулгасан дараа Рикч Мортиг барьж авч жагаад нүүрэн дээр нь хараал урсгаж гарахад Морти тэрийг нь өрөөсөө мэдрэлгүй оронд нь Рикээс маш гайхалтай гэмээр магтаалын үгнүүд сонсож гарав. Өөрийнхөө муухай дээрлэхүү зан авирыг засахын оронд Мортиг хүчээр дүжрүүлчихэж байгаа юм байна л да. Түүний араас Рик Морти хоёр нөгөө арх нэрхэд ордог ховор жимсийг авахын тулд хари гаригийн оддтой бүжиглэлт тэмцээнд орохоор бэлдэж эхэлдэг ба Морти өвгийнхөө хараал цохлыг нь олж сонсохгүй болохоор амарч юм шиг. Удалгүй манай хоёр шоунд ороод бүжиглж харахад тэмцээний тэргүүн байранд орж нөгөө жимсээ шагналд нь хүлээж авваа. Үүний дараа Рик гэртээ ирмэгцээ Мортигоос нөгөө паразитуудыг салгаж авахд Морти ахаад жаахан энэ хэвээрээ байж болохгүй юм энтергээ даварч байгаамаа. Тархиндаа шимэгч орхоо байлгах юун дуртай юм бэ? Энэ зур нөгөө талд Самар Жери хоёр ч одоо Рикийн загсан юм хүмийг дэлгүүрөө соглуулад явж байв. Гэвч манай хоёр Рикийн загсан торхон савыг л олж чаддгүй ба хаанаас олох вэ гэд стресстэй явж байтал Харваажийн цоврал алуурчин байртай нөхөр өнөө торхон савнуудыг нь машиндаа хийж байгааг олж харлаа. Гэхдээ тэгээд бас болоогүй нөгөө мөн алуурчин газар дээрээ зүгээр гимгүй явж исэн охиныг барьцаалж авахыг харангуудаа Самар тэр нөхрөөс торхон савнуудыг нь хулгайлахаар болчихв. Самарт өвөгийн юм хүн бас байна одоо тий удмын юм шүү дээ. За тийм хүний дараа хэсгийг хэлэхэд Морти муудураагч нь ангийнх нь хүүхд өөрийг нь дээрлэх гээд байхаар нь өнөө паразита өвгийнхөө зөвшөөрлөгөө буцаад тархиндаа суулгав. Түүний дараа Морти үнэн аз жаргалтай болоод ойр хавийн хамаг хүмүүстэйгээ жигтэйхэн сайхан харьцаж тусаж дэмжиж бүр алж өглөө. Энэ хооронд Самар Жери хоёр нөгөө цуврал алуурчныг даган явж гэрт нь ирэнгүүтээ торхойг нь хулгайлах гэж явж байдаг бол Рик шинэ нэрх төхөөрөмжүүдэд огсож байхад нь Морти хурч ирээд цог өвийн энтер гэдэглээ. Тэгснээ Морти Рикийг дагуулan өөр гараг дээр байдаг худалдааны төвд ирэнгүүтээ өөдөө зориулаад халуун хэмждэг термометр авч өглөө шүү. Энэ үед Рик хэлж байгаа. Морти, чиний гар чинь гараа ардаа гэдэгтэл Морти юу ч мэдрэхгүй. Миний гар яасан гэж хэмээн хэлэхэд Рик шууд Мортигийн тархинаас өнөө шимэгч орхойг нь хүчээр буцаан гаргав. Тэгтэл яасан гэж өнөө мөн шимэгч орхой чинь Мортигийн тархинд байхдаа манай үнээр хоолсоор угаад аврагдан болцсон байдаг ба Рик бөө юм болж иж тархинаас нь гаргаж авахд Морти буцаан ухаан орлоо. Энэ үед Морти өөрийгөө дэлгүүрт биш хари гаригийн эд эрхтний захад ирсэн байгаагаа ойлгож түрүүн термометрийг авах үед дэлбэрэлт болж гарын тасарсан байгаагаа мэдж авлаа. Бүтэхгүй юм аа нэрээ. Ийхүү Рик ч одоо Мортигийн гарыг буцаа нийлүүлж өгсөний дараагаар хамтдаа зүхтааж гарахад Мортигийн тархин дотор байсан орхой чинь бусч орох гээд манай хоёрыг хөөж өгч байгаамаа. Тэг зүхтах зураа Морти ч өвөөгөө үгсэн авгаатай аригчин энтергээд амар муухайгаар харааж гардаг ба өнөө паразит нь гарахтаа Мортигийн тархины өрөвдөж хайрлах хэсгийг нь бүр үгүй хийгээд хайцсан байв. Үүнээс олж Морти ч өвөөгийнхөө араас орж хүн амтныг ямар ч зовх юмгүйгээр алж хяддаг ба удалгүй Мортигийн тархинд байсан орхой чинь Рикийн толгой руу яваад орчвол яах вэ? Бүр нэг дандаа барцтай байх юм да. Яахлаарэ тэгдэг юм бол доо. Тэр оронд Самарч өнөө цуврал алуурчнаас барьцаалсан охиныг нь суллаж авангуудаа цагдаа дуутрын оронд Рикийн цагсан торхнуудыг зөөлгөд байвал яах вэ? Үгүй ёстой нэрээ сонио усууч. Тэгтэл удалгүй манай хоёр торхоо өргөж ирэх гэж байгаад баахан юм унгаад баригчлаа. Түүнтэй зэрэгцээд Жери өөрийгөө цуврал алуурчин гэж хэлээд нөгөө гартаа баахан аллага эдлага ярьсан чинь цаад алуурч нөхрөнч айнгуудаа цагдаа дутсан ч ах шиг үүгүүч болоод байгаа. Ингээд ангийн төгсгөлд өгөхөд өнөө орхой чинь Рикийн тархинд оронгуудаа манай хүнийг амар өрөвч нэнжин болгоод аждаг ба хэрцгий болсон Морти ч өөрсдөө аврахын тулд хари гаригийн нөхдөөдөө алцаж гарав. Үгүй тэгсэр бөө юм болж манай хоёр иргэн сансрын өлегтөө суун явхад Самар Морти руу залгаад тусамж дудлаа. Тэнхүү
Морти портал хаалгаар дамжаад өнөө цуврал алуурчны ой дундах гэрт нь ирэхэд Жерри ч өнөө алуурчинд хөөгдөө дээрээс нь байшин дотроосоо гарч чадалгүй баахан цагдаа нарт бүслэгдсэн байж байлаа. Тэр үед Морти шууд цагаан хоолой барьж авангуудаа уучлаарай ноён цуврал алуурчингой. Би таныг яг юу мэдэрч байгааг нь мэдэж байна. Бид хэнийг мөрддөггүй зохиомл дүрм журмаар дүүсэн ертөнцид амьдардаг. Та бусдыг ойлгодгүй учраас их ганцаарддаг байж болно. Гэхдээ энэ нь таныг өөрийгөө ойлгож чадахгүй гэсэн үг шээ. Би танд яг одоо өөрт чинь юу хэрэгтэй байгааг мэдэж байна. Хэрв танд тэрвэл хэрэгтэй бол би өгөхөд бэлэн байна. Зүгээр л та гарч ирээд надаас асуугаад болно. Хэмээн хэлв. Үгүй нэрээ. За энэ үед нөгөө алуурч маань жигтэйхэн уйрангуудаа тийм ээ би тэрвүүлэхийг хүсэж байна хэмээн Жерриг хөөхөө болоод гараад ирэхэд цагдаа нар цуврал алуурчныг шүүрэн шанаг болтол бодож алав. Ийхүү Морти аавыгаа авран гэртээ ирэхдээ өвөөгөөсөө Рик та үргэлж ингэж мэдэрдэггүй яг л ертөнцөөс тасарсан юм шиг гэхэд Рик хариудна. Тийм ээ Морти. Магадгүй чи намайг ойлгож өрөвдөх хэрэггүй ахал та. Би чиний тархинд өөрийнхөө энэ чанарыг мэдрүүлэхийн тулд паразит суулгасан юм. Тийм болохоор л би адгийн амтан гэж хэлж байгаамаа. Гэхдээ арай хожуу ухаарад байгаа юм шүү дээ. Тэгж хэлснийхээ дараа Рик архиа нэрж дуусгаад бүр нилээн том аягаар нэг сайхан ухад тархин дотор нөөсөн хорхоо шууд шатаад гараад ирдэг наасан. Ингээд цувралын 9 дугаар анги эхлэхэд Жерри Бет 2 Морти Самар 2-ын захирлын өрөөнд дуудагдсан хэрвээ. Шалтгаан нь юу вэ гэсэн чинь манай хоёр чинь сүүлийн үед их даруулзаа том толгойтой болсон юм байхаа. Тийм болохоор сургуулийн захиргаа сүулдэ бүр аргаа аваад Морти Самар 2-ыг аль биесээр сургуулаас нь хөөсөн талаар Жерри Бет эцэг эхт нь мэдэгдэв. Тэгтэн Бет ч одоо хоёр хүүхдээ өглөж харахад Самар бүр ээжигээ тоосон шинжгүй дуугарч байгаа дуугийг нь тусгай өдөртлөх шиг юмар хааж магаад бүр алж өгөв. Араас нь Самар Рикийг дуутахад портал хаалгаар орж ирэнгүүтээ Бетийн хаагдсан дууг иргэн нээж сургуулийн захирлыг амьд луун болгоод хоригчвол яах вэ? Тэгснэ эргэн хүн болоход сургуулийн захирлч Морти Самар 2-ыг хөөхөө болж нэмээд бүх хичээл дээр нь эй тавихаар болсон байваа. Гэхдээ ер нь Рикгүй хүүхдүүдэд эрхлүүлсээр байгаа занг нэвдэж хайсан юм шүү дээ. Түүний араас Бет Рикт хэлж байгаа юм. Та энэ хоёрыг ингээд байн гаргалаад хариуцлага үргээс цугтаалгаад байж болохгүй гэж хэлэхэд Морти шууд өвөөгөө залхуу номшоорн дуудангуудаа шинээр сурсан нинжагийн техникийг ашиглангуудаа алга болж энтер. Тэр үед Рикин ч гэсэн төвчээр нь алдангуудаа Морти Самар 2-ыг задарсан хүүхдүүдийг застдаг сансрын цусан руу илгээхээр болов. Дараагийн хэсэг эхлэхэд Рик Морти Самар 2-ыг сансрын хөлгөөрөө нэгэн гаригийн тойрог зам дээр авчирангуудаа шууд доошогоо капсуланд хийгээд илгээчв. Удалгүй манайч одоо цуслангийн талбай дээр газартахад ойролцоо байсан байрнаас нь хоёр нөхөр гарч ирснээр Морти Самар 2-ыг шууд чирч явсан цуслангийн хүүхдүүдтэй танилцууллаа. Гэхдээ тэгсэн яасан бэ гэсэн чинь энэ задарсан хүүхдүүд чинь цуслангийнхаа хамаг багш нарыг алж хаянгуудаа одоо жинхэнэ дураараа дөргиж дунд чөмгөрөө жиргэж байгаа ч харах царайны Шангрилагийн ор цавир хэсдэг нөхдүүд байна л та. Нөгөө талд Бет Жерри ойрч одоо хүүхдүүд нь яваад өгмөц жаахан зугаацхаар шидэн Самарын хэрэгэлдэг хар тамхинуудыг олоод нэгийг нь татаж энтер. Гэхдээ аав ээж нь ийм бахаар хүүхдүүд нь тийм байхгүйгээд яах вэ? Эцэст нь Бет Жерри хоёр салгаж явж байгаад мансуурлал нь хизээж гардаггүй хар тамхи олоод татсан байдаг ба тэрийгэ мэдэнгүүтээ хоёулаа паникнд орж байгаамаа. Бүтэхгүй нэрээ. Энэ зур Самар Морти ойрч цусан дээр ирээд ямар ч хараа анилтгүй эрхчлөөтэй байх болсон тул орой болгон шоудаа жинхэнэ балааг нь авч өглөө. Нөгөө талд Жерри Бет 2 мансуурлалын үйлчлэгээ гаргадаг юм нь өөр гариг дээр байгааг олж мэдэн сансрын 60 хөлт таксид удаж дотор нь суугаад яв. Манай хоёрыг өтөн дотор явж ормох зүтний гидс дотор нь шууд лимузны дотор таашаглуулж хуурдаг ба Бет Жерри 2 ч гэсэн одоо тэрэн дотроо саагж яваад өтний гидсийг нь цоолчв. Гэхдээ тэгээд үүнээс олж өнөө сансрын үт таксид чинь манай хоёрын очиж байсан гариг дээр осны булт хийдэг ба аз олж үхсэнгүй. Хаа явсан газраа л дандаа самарч явах юм да эднийхэн. Дараагийн хэсэг гарахад Самар Морти 2 хэдэн өдөр дараа шоусныхаа дараа сүулдэ залхаад гэртээ ирмээр байна энэ боллоо шүү. Ядаж байхад тэр цусан дээр байгаа хүүхдүүд нь дандаа баян айлын задарсан хүүхдүүд байдаг ба хийж байгаа юмнууд нь бүр дандаа хардкор байдаг насан. Тэр зурд Жерри Бет 2 гаригийн хэмжээтэй том дэлгүүр дээр ирснээ мансуурлаас гаргадаг эмээ олсон ч нөгөө юм нь цоочтой байлаа. Учир нь тэр эмийг нь заавал дэлгүүрийн ажилтан гаргаж өгдөг ба тэр ажилт нь манай хоёр дээр ирэхийн тулд бүр онгоцоор нисэх юм боллоо шүү. Гэхдээ тэгт нь манай хоёр ч тэгж удаан хүлээж чадахгүй тул шууд ширэн нүрлэнгүүтээ эмээ хулгайлж авангуулаа. Гэсэн ч тэр эм нь зөвхөн хоёроос дээш зүрхтэй амтан зориулагдсан тул Жерри Бет 2-д үйлчлэлгүй наасан. Тэр үед нь Бет ч одоо яахаа мэдгээ байсан тул Рикийг дуттал Рикийг салгасан юм бас мансуурсан үрж ирлээ. Тэ хэлж байгаа. Яас хэрэгтэй болохоор намайг дудаа юу. Хүн болгон өвөөгийн тусламжийг хүсдэг ч хизээч өвөө нь хэрэгтэй байдаггүй гэсэн доош унаад өгөө. Настай хүн гэсэнтэй гомдож илдэ чааваас. Ингээд ангийн нөхцөлд өгөхөд Морти Самар 2 өнөө цуслангаасаа ороод ойролцоо хотод хүрч ирэн бааранд орж Рик рүү залгаваа. Удалгүй Рик ч уцаа авахд Самар өөрийгөө их хүмүүцсэн баян айлын задарсан хүүхдүүд энэ цуслан дээр бүх хүмүүсийг алаад хайцсан байна энтергээд сайхан ховллоо. Гэсэн ч Рик Самарын яриг сонсонгуудаа за баяртай гэснээр уцаа тасалчв. Яандаа нэрээ. За тэгтэл баян айлын хүүхдүүдийг ямар ч хараа хяналтгүй байгааг мэдэнгүүтээ өнөө хотын иргэд чинь хүүхдүүдийг очиж дээрэмтгэхээр баахан буу шийдэм гаргаад ирвэл яах вэ? Нөгөө талд Жерри Бет 2 хүүхдүүдэд аюулд орсныг мэдэнгүүтээ мансуурцсан Рикийг түрдэг тэргэн дээр суулгамгцаа. Портал хаалгыг нээж Самар Морти 2 дээр явсан очвоо. Энэ үед өнөө хотын иргэд Самар Морти 2-ыг бус цуслангийн хүүхдүүдтэй цуг контейнер торсон байдаг ба аав ээж нар руу залган мөнгө нэхэд байж байлаа.
Ийхүү аав ээж өвөө гурав нь аврахаар ирсэн ч мансуурсан байсан тул Самар баян айлын задарсан хүүхдүүдэд уриалж жоод тосхны иргэдтэй алдсан аврагдахаар боллоо шүү. Тэгэхдээ Самар нэмээд шууд мансуурсан Рикийг тосхны иргэдийн эсрэг тулдуулахад Рик ч одоо баахан хүн амтныг хоромхон зурт алж чадаад эхлэв. Удалгүй хүүхдүүд ч одоо бөөндөө цуслангаа чөлөөлөө тосхны ахлагчийг барьцаалж аван алах гэхэд Самар тэднийг болиулж чадан эцэг эхчүүдийг нь баахан цагтаас сэргэлэхдээ дуудлаа. Дараагийн хэсэг хэлэхэд Самар Морти хоёр дахь ээж буюу сансрын бэт рүү залган ирж авахгүйдэг ба явж сансрын бэт тэр балай харт амхийг Самар төгсөн болж таарва. Тэгсэн аз олж тэр харт амх нь үүр дүш. Нэгээс 2 хоногийн дараа үйлчлэх нь гардаг бөгөөд Жери бэт хоёр одоо хүүхдүүдтэйгээ нэлчээд бас бүдэггүй нэрээ удмаараа судраараа. Ийхүү 9 дугаар бүлгийн төсөглөө анги эхлэхэд маш гонхтой үйл явдал биднийг угтан аав. Нэгэн амралтын өдөр Рик маань гэр бүлийнхэнтэй халуун ногоотой чили хийж өгч байхдаа халуун ногоог нь ихтүүлж хаяад Морти, Жери, Бет, Самар гэд бүгдийг нь алаа хийцэн байвал яав. Харин Рик өөрөө өгөхдөө гидсэн дэлбэрээ дээд доод мөчөөрөө 2 хуваагдаад тасарсан ч ах шиг. Бурхан минь гэж. Үүний дараа гинт портал хаалга нэгдэнгүүд өөр ертөнцийн Рик Мортины төрч ирэн үгсэн Рикийн гаражнаас хэрэгтэй гэсэн юм а бүгдийг нь сайхан түүж эхлэвэ. Энэ үеэр манай Рик Морти хоёр ч гэсэн ирсэн байдаг ба Рик жин ертөнцийн Рикийн гаражнд байсан иргэдэг тавцсан шиг зүйлийг шуналтаал авч явж байгаа юм. Тэр зур Морти болохоор өөр ертөнцийн нарны жилдээ Мортитэй танилцдаг ба цаад нөхөр нь энд ирэх ёстой ичмээр байгаа зү. Бид уг нь энд зөвхөн Мортигийн оршуулганд оролцох гэж ирсэн юм а. Гэхдээ Жери байхгүй болохоор оршуулгын ёсод үлдэх хүн алга да. Энтэр гэтэглээ шүү. Энэ Мортигийн хөлбөр нь өөр ертөнцийн Мортинуудын оршуулгуудаар хэсэж явдаг нөхөр ээжээ. Сонин Мортинууд юу нэг байх юм а. За тэгтэл энэ нарны жилдээ Морти ч өөрийн гэсэн жижигхэн портал буутай ба тэрүүгээрээ хүссэн ертөнц рүүгээ дураараа айлж болдог юм уу да хаашаа. Гэхдээ ер нь манай Prime Мортигоос босод бүх Мортинууд ч өөрсдийн гэсэн жижигхэн авсаархан портал буутай юм байна шүү дээ. Гэхдээ тэгтэн Морти ч өөрөө портал буу байхгүй хэд нарны жилдээ Морти манай хүнд энэ ертөнцийн өөдөөс Мортигийн портал бууг нь олж өгч байгаа маа. Одоо Морти маань яаж балдаг юм бол доо гэж. Ингээд дараагаас гарахад Морти иргэн гэртээ ирэхэд Рик маань өнөө авчирсан иргэдэг тавцсан дээрээ моцикл тавингуудаа дээр нь суугаад эргэлдэж мэргэлдэж бүр алж өглөө. Тэрийгэ ядаж байгаад Мортид яасан ч их гайхуулдаг юм те. Араас нь Морти Рикээс өөрийнхөө оршуулгуудаар явж болох юм зөвшөөрөл асуухад Рик чихэндээ Мортид дэмий гэж зөвлөв. Гэсэн ч Морти Рикийг зогсолтгүй шалаад авахаар нь манай хүн ч одоо энэ чиний оршуулга штэ Морти. Үснэ лээ гэж хэлснээр Морти эхний оршуулга дээр нөгөө олж авсан портал буугаараа яван очлоо. Эхний оршуулга дээр очиход Морти ч гэр бүлийнх нь өөр ертөнцийн хөлбөрөөр хэрхэн өөрийнх нь араас гашуудж байгааг харан хуран кайп авдаг ба араас нь ахаад олон ертөнцүүдээр хэрэн эсэж өгөв. Тэгсээр сүүлд нь Морти өөрийнхөө арай өөр хөлбөрийн оршуулган дээр яван очлоо. Энэ ертөнцийн Морти гэр бүлийнх нь одоо Морти гэдэггүй шууд Мортимэн дууддаг ба оршуулгын үеэр Мортигийн авж ирж хүүгийнхээ араас бүр маш их хүчтэй гашуудж бид нар чамд хайртай Морт гэж мэгэд бөө юм болов. Дараагийнсээ хэлэхэд Мортийн оршуулга дөнгөж дуусчаад байж байтал Мортийн гэр бүлийн нохой нь модны ард хээв нэг сайхан чипс идээ сууж байсан Мортиг олчвол яах вэ? Түүнээс олж Мортийн гэр бүл болох Жери, Самар, Бет 3 ч манай Мортиг хараад бүр шоконд орлоо. Үүний араас Мортийн гэр бүл ч манай Мортиг гэртээ авчирсан сайхан хоолж унтлах үеэр Морти өөрийгөө өөр ертөнцөөс ирсэн болон өөр олон Мортинууд байдаг талаар хэллээ. Дээрээс нь Морти Рикийн талаар ярихад энэ ертөнцийн Рик дөнгөж Самарыг төрмөгц яваад өгсөн байлаа. Үгүй ямар сони ертөнц вэ? Одоос хэлүүлээ энэ ертөнцийн хэдийг Морт гэдээ дуудаад явчих л та. Тэнх үзэг солигдоход Мортиг маань Морт Жери, Морт Бет, Морт Самар 3 ч янзын эрхлүүлж өгсөн ч сүүлд нь Морт өөрийнхөө гэр бүлийг санаа зовчин гингүүтээ явхаас өөр аргагүй болсон талаараа дуулгав. Тэр үед нь Морт Жери ингэж байгаа юм. Бид ойлгож байна Морти. Гэхдээ чи хүссэн үедээ манад ирж олон шүү гингүүтээ. Бүр гэрийнхээ түлхүүрийг хүртэл өглөө. Арай л төгс Жери юм да. За үүний араас Морти өөрийнхөө ертөнцид буцан иртэл өнөөх учир нь олдохгүй галзуу гэр бүл нь Мортиг хөтөж авдаг ба удаачгүй Морти буцаад Морти ертөнцид очив. Морти ертөнцид буцан ирэхэд Мортийн гэр бүл ахин Мортиг халуун дотноор ухтан авч дагуулж хоолнд орох үеэрээ Мортич өөрийнхөө хамгийн аимшигтай адал явдлуудыг тэдэнд ирж өглөө. Үүний араас Мортич гэрийнхэнтэйгээ баймааргүй үедээ Морти ертөнцид ирэн Мортийн гэр бүлтэй цагийг өнгөрүүлэх болсон ба нэг удаа очиод үжитэл Морт Жери Мортиг дагуулan ойн цахад байдаг байшин руугаа аялуулахаар дагуулж явлаа. Ингээд Морт Жеритэй цуг нөгөө байшин дээр ирчээд цагийг ёстой янзтай өнгөрүүлж унтах болоход Морт Жери хэлж байгаа. Би чамайг миний Морти биш гэдгийг мэдэж байгаа л да. Гэхдээ би чамайг яг адилхан хайрлана энэ гэж тэглээ шүү. Тэгсэн энэ үеэр манай Мортич гинт аим уйрангуудаа би ч гэсэн тань таартай аваа. Би таны хүү болмоор байна. Би таны хүү энэ гэж тэгтэнгүүтээ энд үлдэхэр болчихвол яах вэ? За тэгтэн Морт Жери ч шууд за тэгвэл энэ портал руугаа одоо эвдэл гэхдээ Морти. Гэхдээ би гэрлүүгээ буцах хэр гэд хэлж дуусаагүй байтал чи тэндээс энд байхгүй юу үсээд байгаа юм чамаг тоодохгүй хэрүүл үү өөх чинь буцааж амжуулдаг машин уу эсвэл чи анаашуулж хуурмаар байгаа юм уу гэж мэгэд баахан хүчирхийлэл тал руугаа хандаад явчлаа шүү аяа анханасаа л ингэх гээд байсан юм л да. За энэ үед Мортиг яс гэрлүүгээ буцах гэхэд Морт Жери Мортигийн портал бууг нь авах гэж ноцтолдож байгаад салгалаад унгаад эвдлээ хийчлаа. Тэр үед нь Морт Жери шууд Мортиг тэрвч явснаа. Тийм ээ би чамд хайртай Морти би өөрийнхөө хүү хүчтэй болох гэж үзсэн юм хизээч өгөхээргүй тийм хүчтэй энтергээд галзуурч өглөө. Үүний араас Морти шууд зүгтаан гарч ойн дунд очин нуугтал
Морти нуугддаг байсан газрыг олов. Тэгтэл яасан гэж ясамин дээрээ болохоор Морт Жери чинь Мортиг хүчрэг болгоно энтергээд шахаж дарамтлж хүчрхийлсээр бод хүчээр хавцлаас үсрүүлж унгаагаад алалцсан байвал яах вэ? Дээрээс нь Морт Жери Мортиг юунаас ч амьд гарч ирж чаддаг болохын тулд байнга дарамтлж янз янзын юм хийлэгдэг байсан ба хүчрхийлдэг байсан юм шүү дээ. Амар юм аа. Инх үүний дараагаас эхлэхэд Мортиж энэ ертөнцөөс бушуухан зайлах хэрэгтэйгээ ойлгонгуудаа ямар ч хамаагүй аргаар энэ ертөнцийн Рикийг олохоор MIT буюу нөгөө айхтар Массачусетсийн технологийн институт дээр явсан очлоо. Араас нь Мортиж энэ ертөнцийн Риктэй уулзмагцаа орчлон ертөнцид хязгааргүй олон өөрийнх нь хөлбөр байдаг талаар хэлэхэд Рик бүр шоконд орхон тэрэ. Энэ ертөнцийн Рик хизээч Prime Риктэй уулзаж портал бүг хэрхэн ихийг заалгуулаагүй ба эхнэрээ алгуулахад нь өөрийг нь хаяад явчихгээд архичин болжээ хөрхий. Гэсэн чинь энэ ертөнцийн Рик Жерид хөгжснийхээ дараа амьдралаа зэгслэхээр шийдэн архинаас гарсан ба одоос хэдүүлээ энэ Рикийг эрүүл Рик гэдээ дуудаа авчи. Sober Rick. За тэгээд эрүүл Рик архинаас гарсныхаа дараа орчлон ертөнцийн хамгийн ухаантай хүн тул MIT дээр профессор болж оюутнуудад лекц унших болсон ба Вала хэмээх нөрөөг эмэгтэйтэй гэрлэж янзын байранд амьдардаг болсон байвал яах вэ? Хамгийн гол нь эрүүл Рик бол өнгөрсөн төгөө эвлэрч зуралт хавлан ад жаргалтай болсон байх бөгөөд Мортич эрүүл Рикийн эхнэрийг харчаад робот юм уу энтер гэж байгаад алуулан галтлаа. Энэ зурд Морт Жери, Морт Бет, Морт Самар нарын хамтаар Мортиг мөшөж эхэлсэн байлаа. Дараагийн хэсэг эхлэхэд Морти эрүүл Рикийг ятгаж яваад портал буу хийлгэж эхлэхэд Рик бүтлгүүтлээсээ болоод маш их стресстэн аажмаар Рик шиг болж эхэллээ. Хамгийн амар нь Морти энэ бүхнийг хараад мэдсэн ч гэсэн эрүүл Рикийг зогсоолгүй ажлыг нь шахаж хэлгэн улам Рик шиг болгосоор байвал яах вэ? Бүр нэг ховоо ячээсэн те гайгүй их нэртэй болж яхад нь. Тэгсээр сүулдэ эрүүл Рик ч эхнэрээ загнаж магнаад гомдоо чаян буруузуул хийснээ хүртэл ухамсарлахаа болж эхэлж байлаа. Үүнээс болж эрүүл Рик сүулдэ буцаад арх ууж эхнэртэйгээ зад хэрэл төөний хязгааргүй олон хөлбрүүд байгаа тийм биздэ Морти гэж мэгээд хүнээ байж өглөө. Ингээд ангид нөхцөлд өгөхөд эрүүл Рикийн эхнэр уулаа нөхрөө ийм болсныг харж тэсэлгүй яваад өгөхөд эрүүл Рик тэрийг нь тоолгүй Мортид портал хаалгыг нь амжилттай нээж өгөв. Гэсэн ч Морти яг гэрлүүгөө буцгаж байтал Морт Жери ч одоо Мортиг явуулахгүй энтер гэж бөөн буушуу барьж ирээд Мортиг явуулахгүй энтергээд бөө юм боллоо. Араас нь Морт Жери ч эрүүл Рикийг зад загнаж эн чинь ямар новшин вэ Рик? Чи наад нэг юма турш үтсэн юм уу? Чи чинь шал цогтуу юм штэ. Арай наадахаараа миний хүүг оруулах гэж байсан биш үсттэй. Гэхэд эрүүл Рик за тэгвэл харж бай гэж хэлэнгүүтээ өөрийнхөө хамгаас их хайрлж явдаг тэжээвэр муураа аваад портал руу шидлээ. Тэгтэл эрүүл Рикийн портал руу орсон муужгаа буцаад ямар ч арьсгүй болол гараад ирдэг ба хүүг даалгах нь штэ энэ ч одоо. Үүнээс болоод Морт Жери эрүүл Риктэй нотолдож харахад Морт Бет аавыгаа буутгах гэж байгаад эрүүл Рикийн онгойлгосон портал руу буутчихв. Тэгтэл өнөө портал нь буцаад өөр лүүгээ бүхнийг сорох үеэр Морт Жери эрүүл Рикийг буудаж удалгүй порталж тогтургуулж дэлбэрлээ. Гэтэл дэлбэрлэлийн дараа Морт Самар шууд дундуур хоёр хуваагдан үхэж эрүүл Рикч Морт Жеригийн цээж рүү портал бугаараа буутаад Морт Жери өчөв. Хамгийн сүүлд нь гэр бүл нүдэн дээр нүххийг харсан Морт Бет шууд амиа олчихвоо. Мортим нь одоо юу ч хийчихвдээ. Энэ бүхний дараа ахин портал хаалга нэгдэж өөр ертөнцийн баахан Рик Мортинууд хурч ирэн эрүүл Рикийн юм хүмийг цогдуулж эхлэхэд ашгүй манай Рик хурч ирэн Мортиг аван буцваа. Морти буцаж ирэнгүүтээ бөөн трама аван шууд шоконд ороод унтаад өгдөг ба шүн унтаж байтал Рик орж ирээд Мортиг доош давуулан явлаа. Тэгтэл Рик Мортиг давуулан үүр цайхын алдамт моциклтайгаа зугаалж гардаг ба энэ үеэр Мортигоор шууд жолоог атгуулж "Тийм ээ Морти, би бол чиний аав" гэлээ шүү. Энэ үед нь Морти шууд "Тийм ээ Рик, чи бол миний аав" гэж хэлэн хамтдаа мандаж уу нарыг чиглэн тавьсаар 9 дугаар бүлэг маань төгсөж байгаа юм. Нэрээ Морти жинхэнэ гэр бүлээ алдсан учраас Рикийг өөрийнхөө аав гэхэд нэх буруудахгүй л үү дээ. За энэ үрээд манай бичлэг маань өндөрлж байна. Та бүхэн таалагдсан бол лайк болон subscribe заавал дараарай. Дараагийн дугаар тун утгагүй хүлээж байгаарай.